байгаа. Тэгээд өнөөдөр яг манай нэг багийн маань ихэнх нь хязгаар хүүхдүүд маань өглөө ордог учраас яг ингэж бас таасан байгаа. Бас зарим хүүхдүүд маань шаркийг ирнэ бүр хичээлээсээ чиглэн аваад бас ирсэн байна. За тэгээд ток шоу гэх юм уу, подкаст гэх юм уу, анхны зрителтэй юм гоё одоо ярилцлага хийх гэж байна. За тэгээд өнөөдөр Mind Hub маань хамгийн анхны одоо ток шоу, Mind Talk Show гэж нэрлэдэг байсан. Тэгээд хамгийн анхны дугаар маань хэлчих. Тэгээд хамгийн анхны жишээ маань болохоор Shark анар Shark маань авчихж байна. За тэгээд хамгийн ихний асуулт гэсэн үг бол би За баярлалаа жигүүнэ. Өнөөдөр би яг өстө зөв сонголтоо хийж ирсэн юм. Гоё амжилттай. Экстрим спортоор хичээлдэг яг машинаар бол яг мэрэгжлийн методикоор би зөвлөд хүмүүдийн чөтөр шиг ингээд илүү сайн судлаа сонссон. 2 сарын турш зүгээр ингээд сонирхож байгаа ингээд явж байгаа. Тэгээд бүр амар тэмцээнд орсон. Тэмцээнд ингээд ер нь байгалийн юм ярьж байгаа. Тиймэрхүү зүйлс надад яг одоо хэцүү байсан одоо ямар нэг хүний түүх амар бахархмаар юм шиг санагддаг. Тэр зүйл яг таны тэр түүх одоо тэр үйл явдал ямар санагддаг вэ? Одоо амьдралын айгүй хамгийн том дурсамж юу гэдэг нь миний амьдралд дурсамж л Эцэг баг бүгдч магадгүй тийм амар эсэлтэй зүйлүүдтэй ингээд юу боддог тэр амар санагдсан. тэр гол нь марафон хийсэн. Марафон хийсэн гэдэг нь өөрөө хийсэн. Тэр тэндээ юу бодох вэ гэж чинь. Одоо би чинь Монгол 30 градус болоод 30 амар тэмцэл байдгүйсэн чинь 50 градус. Хэлсэн өөрөө дээр нь 70-аас 80 градус болчихж байгаа. Тэгээд битүү хамгаалалт явуулсан. 150 градусыг чинь өнөжөөс явах гэдэг хэцүү. Тэгээ ер нь бол хамгийн их асуудал сүлгийг хийж яаж гэж бодож чийсэн. Зүгээр гэртээ унтчих болно шүү дээ. Сайхан хүртэл байгаа Монгол. Чинь Монгол нэг сайн багтай. Тэгээд яг л ийм асуудал нэг минут секунд бол гарч ирнэ. Тэр ерөөс яг хүн өрөөлт өгөх зорилгоо тавьж яг амьдралын үр чадварыг мартдаг. Одоо би онцгой том сургуульд орно гэж бодож хичээлдээ муу авах юм уу, даалгавар хийж хүн ойрог унах үедээ танарч тийм боддог бодлоо чи тийм бодлоо маш их үнэлгийг минут секунд тасалбар болж ирж байгаа. Яг тэн дээр л одоо яах гэж юм би ч одоо өгч байгаа биш үү? Хинт мэдгүй өгч байгаа биш үү? Үр хөвгтэй өгч байгаа биш үү? Хэдэн мянган асуулт орж ирнэ. Одоо бас чадваруулаасаа жижигэн харуулхаад жижигэн хөрөнгө илэрхийлэл бас хийсэн байгаа. Илтгэл 3 минут илтгэл заа тэгээд гоё өөрсдийнхөө тайлбар тавихаар хэлсэн байгаа байхгүй юу? Тэгээд хэн билээ ч юм уу нэ илтгэл тавих хүмүүс маань хэн. За жингүнэ энэ бичлэгнүүд одоо өнөөдөр фэйсбүүк дээр гарч байна шүү дээ. Тийм үү? Тийм яг тэр би ч нөгөө яг Монгол улсын ерөнхийлөгч дуустал би ямар ч боломжгүй байна гэж ярьсан. Би видео хасаад маргааш ярьж штэ. за ямар ч юм чимгүүн мас. Тэр ордон дээр нөгөө саяны нийлдэг. Хүн тэгээд яг одоо ингэ ирээдүг байх гол сайсаар хамт төвлөрч одоо ингэж бодож чаддаг юмнээ яг ингэ хийхээс асуурдаг яг одоо энгийн зүйлээс их хуулаад одоо ингэ тэр том зүйлд одоо ингэ яг хүрх гээд мэддэг юмнээ гэхдээ ингэ хийдэггүй яг тийм учраас яг тэрийг аюул сургуульд бас яг утгаанаас л яг хийж хийсэн юм гэж бодлоо. Гол чинь гэхдээ тэгээд гол маань ингээ ямар ч гэж хоорондоо маш сайн татан олцоогоод ингээ өөрсдөө Монгол хүн гэдгээр маш их бахарсан тэр сургалтын хэвснээр хажаад тэгээд хаануудын түүхийг сонсоо тэгээд үндэснийхээ хөгжим соёлыг ингээ мэдээ хамгийн гол ингээ 93 надмаар ингээ бахархсан бас ингээ хийсэн тэгэнгүүт би бүр ингээ хамгийн Хийхдээ чи мөрөөдлөө яг үгүй. Би яг яавал ажиглалтай байх юм. Дээрээс нь эцэгтэй одоо ялангуяа
Би язгалтай байвал танарч язгалтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл эцэг ерөөсөө одоо би ч гэсэн өөрөө юу хийж гэдэг юм юу гэхээр өөрөө биелүүлж чадаагүй мөрөдлүүдийг хүүхдээс харахаар шахаад. Тэгэхээр тэр чинь миний мөрөдөл бас манай хүүхдийн мөрөдөл биш шүү дээ. Тэгэхээр тэр хүүхэд өөрийнхөө мөрөдлөөр байж язгалтай. Тэгэхээр мөрөдлөө одоо би хийм бэ, юу хийх хүсэж байгаа юм бэ гэдэг хүүхдүүд одоо ялангуяа танарын хувьд одоо удахгүй орж ирэх сонирхолтой юм бэ. Хүмүүс ингээд айгуух мундаг сургуульд орох гэж хилдэгтэй орохдоо ингээд яагаад тэр сургуулийг сонгосон юм бэ? Энэ сургуульд онц сурах гэж явдаг. Дараа нь бакалавр хийх явдаг. Дараа нь мастер хийх. За энэ доктор болох болох юм байна. Доктор хийх. Тэр дээр ингээд өдөр шинэ бүх чиглэлийг хийгээд суул. Тэгэхээр түрүүн анзаарсан би яг үл би ажилд орох гэж чичээс диплом хэрэггүй учраас сургуулаа хийсэн. Диплом хийсэн. Сурахмаас болж яг зөвхөн бодлоо. Хүмүүс болохоор энийг өгөхгүй сураад яах гэж сураад байна. Тэрэн дээр 6 жил, 7 жил, 8 жил заадаг. Тэ? Тэгсэн чинь би юу хийхийг хүсэж байгаа юм бэ гэдгийг бодохдоо 2 сар захдаггүй. Та нар би юунд дуртай юм бэ гэдгийг бодоо хайгаад юм өгөхгүй. За хичээлээ. За гэрээ зэрэг. За найзуудаа конфликт авахыг дотоодод авах чинь гэдэг. Тэндээ цаг зараад байдаг. Яг хамгийн чухал юмдаа цаг заадаг. Одоо эрийг хэн болох үсэй дараа. Тэр маань миний үнэхээр дуртай юм. Тэрийг оролдож үзсэн. Яг бодож исэн юм нөгөө түрүүн манай хүү оролж үзсэн чинь өөр юм тавьсан гэсэн чинь. Шаад өөр юм хийгээ явжсэн чинь айгүй өөр юм тавьсан гоё дуртай. Уран зураг гэж одоо шал сайн багаа ойлгохгүйгээр явжсэн чинь зураг ингээл үзэж яваад гэсэн ингээд зураг утсан чинь хэд амир авьяастай хэд дуртай мэдж болно ш. Тэр шиг гэдэг нь айгүй хүүхэд наснд айгүй гоё болдог боломж юм юм. Яг өөр өөрсдөө нэх чөлөөтэй цаг байдаг. Тэн дээр айгүй цаг зарах хэрэгтэй. Янз янзын юм хийж олж үзэх хэрэгтэй. Тэгээд тэн дээр л тэгээд бас эцэг эхчүүдээс хайрлах. Тэгвэл эцэгчүүдийн нийтлэг гараад байгаа юм би гэрээ. Чи одоо тэгэл зураг гэж баах юм аа зурсан чи гитар хаа гэж дарсан юм аа гэх. Тэгвэл хүүхдүүд их байна. Нөгөө нэг би гмэрэ гэж хэлцээд болчихдог. Тэр бас өөр аргаар хийж болно шүү дээ. Заавал өөр гитар авахгүй янз янзаар суралтаар үзэж болно. Их юм бол өөрийгөө хийж за нэг хийх байна. За өөр асуулт. Юугаар ч хийж барсан цагаа зарцуулаа. Дээрээс нь бидний алдахгүй бидний хөрөнгө оруулсан нөлөөтэй тодорхой. Бидний биш одоо Монголын ирээдүйн улсын өсвөр насны оюунлаг хөрөнгө оруулалт чадсан гэдгийг сайн хэлхийг хүсэж байна. Бид биш хүүхдүүд маань хийж байгаа үйлдэл маань сайн харуулах хичээлээ бүгдийг хүлээж авсан баярлалаа. Тэгээ ямар ч хэсэн таныг оюунлаг хөрөнгө оруулалт хийсэн талархаж бидний дундаас ирээдүйн болсон хүүхд багчууд маань түүхийг өөрчлөх, Монголыг нөлөөлөх хүүхд багчууд төрнө гэдэг гарын хэлэг хадгалсан гэсэн.